Ер нь буцахгүй юм уу? Одоо ингээд 7 жил болох гэж байна тийм ээ. Би бол Монголд өнөөдөр ч гэсэн очих хүсэл байна. Тэнгууд надлуу ингээд нэг баахан юм хүүхэл дээрөө ингээд нэг баахан зүү ингээд нэг шаацсан. Ийм зураг над руу явуулж байгаа байхгүй. Надад ямар ч боломж өгөхгүйгээр онгоцны буудлаас намайг гавлаад шоронд хийгээд ийм дүр зураг байхад би бол яагаад очих ёстой юм гэж. Миний бодит байтал би энийг өнөөдрийг хүртэл хинч ярьж яваагүй. Амь настаа чи ярина гэд ингээд занлахыг аваад хар чинь. Гэхдээ би ч гэсэн тэгээ шоронд нь ороод явж исэн шүү дээ. Төсөн нутгаасаа ингэж олон жил хууланд явах чинь хэний ч хүсэх юм бол биш шүү дээ. Тэгээ нутаг хизээ буцах вэ гэж надаас битээ асуул та. Нуурлан хурсан нулимс минь асгарчих гээд хэцүү юм. Нуугдаж бүгсэн гуниг минь задарчих гээд хэцүү юм гэдэг нэг хөрхөн тийм шүлэг байдаг. Тэгээд тэр бас миний яг дотор байдаг зүйлийг бол нэлээд хэлсэн болоо гэж бодож байна. Уурхайн төлөө 9 оноос 15 оноос зүтгэсэн тэгээд замд нь хилмигтэй шоронд орсон хүмүүсээс Монголын төр Монголын засгийн газар өөрчлөх гэж байна гэдэг ганц өгүүлбэр унгаагаагүй байхгүй. Сайхан шүнжэнгөө зүудлээд найс нартайгаа уулзаад нутгийнхаа очие гэсэн газараараа шүнжэнгөө зүудэлцэл өглөө ингээл босонгод өө шүү нөгөө айдгийнхаа баруун хаянд байгаа юм биш үү гэж бодох бол тэр бол бас нэг тийм сайхан бодол биш. Тэгээд Монголоо бол байн сандаг.